Цаана. За. За өнөөдрийн лайваараа ерөнхийдөө ер нь Европод одоо амьдарч байгаа хүмүүс маань одоо Европыг бас сонирч байгаа хүмүүс маань хэрвээ үйл хөдлөх хөрөнгө Европод авах юм бол ямар боломж байдаг юм бэ? Ер нь жоохон давуу тал байна уугүй юу? Ямар оронд ямар давуу тал байгаа тухай та хэдтэй товчхон ярьж үгэй. За. Таад маань миний сүүлийн 2 лайвыг нэлээдгүй их олон хамралттай үзсэн харагдаж байна. Та нарт маш их талархлаа. За баярлалаа гэж бичиж байгаа хүмүүст үнэхээр их баяртай байгаа шүү. Ягаад гэвэл цаг заваа би чинь бас зөх хэмжээний бас таадтай аль болох хэрэгцээтэй байгаа мэдээлүүд чинь хүрэхийг одоо маш хичээж байгаа учраас таадад маань та нарын маань талархлын л үг хамгийн их чухал байдаг юм шүү. За үндсэн сэдвтэ оръё. Одоо зөвхөн үйл хөдлөх бол одоо байр орон сууц худалдаж авснаар амьдрах эрх олгодог улс одоо сүүлийн үед бол эрс цөөрсөн гэж болж байна. Ерөнхийдөө ер нь Европод их бага байсан гэдэг нь бол таад бас гадарлах бах тийм ээ. За 2026 оны байдлаар одоо бол Грек улс болвол тодорхой үн заасан хөрөнгө оруулалт хийх юм бол одоо голден виза авах боломжтой байгаа улсын нэг байна. Грек бол аялал жуулчлал маш их хөгжсөн орн тийм ээ. За тэгээд Грекэд нэг байр орон сууц авах юм бол иргэн болох хүртэл боломжтой ийм их сурвалж бол байна. Их сурвалжийг бол би legal clarity буюу Innovarial гэдэг ийм сайтууд байдаг юм байна. Тэднээс бас нэлээдгүй олж уншлаа. Тий. За дараагийн орн бол Кипр байна. За Кипр бол шаардлага хангасан одоо шинэ орон сууцуудыг бол авах үйл хөдлөх хөрөнгө хэрвээ авах юм бол тэгээ оршин суух эрх авах бүрэн боломжтой байгаа гэж байна. За тэгэхээр орон сууц авснараа та тухайн улсын иргэн болох бас боломжтой орны нэг байдаг юм байна. За ингээд Грек, Кипр тийм ээ. За 3 дахь орн нь бол Мальта гэж байна. За Мальта бол үйл хөдлөх хөрөнгө авч болно. Гэхдээ эдгээр бас давхар бас нэг тодорхой нөхцөлүүд бас байдаг юм байна. Шаардлага хангах ёстой оршин суух тэдний тухайн улсын оршин суух хөтөлбөрт хамрагдсан байх хэрэгтэй байдаг юм байна. За тэгэхээр Мальта улсыг таад маань бас сонирхох юм бол энэ нөхцөл хангамж сайтай шинэ орон сууц авах юм бол бас боломжтой байдаг юм байна. За 4 дахь орн бол Арабын нэгдсэн улс байна. За Арабын нэгдсэн улсад бол тодорхой үн заасан байдаг юм байна. За мэдээж хэрэг Арабт бол байрууд бол нэлээдгүй өндөр байгаа нь ойлгомжтой байх тийм ээ. За татварын бол харин маш таатай нөхцөлтэй байдаг гэж бичсэн байна. Тий. За тэгээд open visa авах бүрэн боломжтой байдаг юм байна. За энийг бол одоо сүүлийн үед Оросын холбооны улсын иргэд одоо гадаад иргэд одоо Арабын нэгдсэн улсад амьдрах бас эрх авах үйл хөдлөх хөрөнгийн одоо хөрөнгө оруулагч нар бол Арабыг маш их сонирхож байгаа ч тийм ээ. За тэгээд 5 дахь орн бол Турк байна. За Туркд бол байр авснараа иргэн болох одоо боломжтой гэсэн бичсэн байлээ. Гэхдээ Турк бол Европын холбооны улс бол биш шүү дээ тий. Турк, Араб эдэр бол биш. Гэхдээ энэ тухай мэдээллийг таад маань Elle Decor гэсэн сайтаас юм уу Reuters сайтаас илүү дэлгэрэнгүй олоод уншихыг бодоорой. За тэгэхээр Турк, Арабын нэгдсэн улс, Мальта, Грек, Кипр гэсэн ийм 5 орныг л онцлсан байдаг юм байна. За Португалийн хувьд бол Португал бол байр авснаар одоо голден виза нөхцөл гэж бол байсан юм байна. За гэхдээ Португалууд бол 2023 оны 10 сараас эхлээд энэ нөхцлөө цуцлсан байдаг юм байна. Гэхдээ голден виза бол үйл хөдлөх хөрөнгө авснараа одоо ямар нэг иргэн болох юм уу эсвэл оршин суух зөвшөөрөл авах тэр нөхцөлийг хаасан хэрнээ investment fund гэдэг одоо хамгийн түгээмэл хөрөнгө оруулалтын сан байдаг юм байна. За тэгэхээр тэр санд бол одоо хэвээрээ одоо тэр санд одоо нэлээхэн томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол одоо энэ голден виза авах нөхцөл нь бол хэвээрээ үлдсэн байна. Гэхдээ эдний хөрөнгө оруулалтууд хамгийн багадаа л 500 мянган евро байх ёстой энэ заалт байдаг юм байна. За тэгээд мэдээж хэрэг тухайн улсыг зөвшөөрөгдсөн
хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх одоо ийм шаардлагатай байдаг юм байна. За түүнээс гадна Португалч нь бол шинжлэх ухааны сэдвээр шууд цаана соёл урлаг, өв соёл гэх мэтийн ийм сангуудад хөрөнгө оруулалт хийх юм бол бас голден виз авах боломжтой хэвээр байх юм байна. Яг энтэй адилхан одоо Итали бол одоо төрөл бүрийн хөрөнгө оруулалтын одоо маш том сонголтууд их байдаг. Итали орн гэхдээ маш өндөр хөрөнгө оруулалтыг шаарддаг юм байна. Одоо Португал жишээлбэл 500 мянган еврогоос дээш гэж байгаа бол Итали бол түүнээс их гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг Монгол үнийн одоо амжиргааны түвшин өнөөдөр ямар вүлээ тэр болгон бид нар тэгж барах уугүй юу гэдэг л байна л та тийм ээ. За боломжгүй орнуудын одоо жагсаалтанд бол за Чех байна. Та ямарваа нэг үйл хөдлөх хөрөнгө худалдаж авснаар Чехэд бол одоо иргэн болох юм уу? Эсвэл одоо оршин суух эрх бол авах ямарч боломжгүй байна. За түүнтэй адилхан Герман, Франц, Нидерланд гэх мэтийн орнууд золтой ордог. Байр авах одоо Нидерландууд бол байр авах амьдрах эрх үндэслэл бол болохоо байгаад нэлээдгүй удаж байгаа юм байна. За Балгарт бол ер нь жоохон амдуу ташаа ойлголт бол их байдаг гэж бичсэн байна. Одоо байр авснаар одоо иргэн болдог гэсэн. Гэхдээ Балгарт бол байр хямд байдаг нь үнэн. Хөрөнгө оруулагч нарыг бол татдаг нь үнэн. Одоо Европтой л харьцангуй хямд үнэтэй байруудтай гэж байна. Балгарыг бол яг хөрөнгө оруулалт хийх сонирч байгаа хүмүүс бол Болгар орныг бол сонирхож болох юм байна. Гэхдээ нэг ядуу ард иргэд нь одоо Болгар иргэд бол одоо жишээлбэл Чехэд бол маш их очиж ажил хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Болгарт бол ерөнхийдөө нэх тэнд амьдраад ингээд байх тийм таатай орн бол биш ээ гэж ингэж анхааруулсан байна. За Унгарийн хувьд бол Будапешт бол туризмын зах зээл бол үнэхээр сайн байдаг гин. Будапештад гэхдээ оршин суух нөхцөл бол тусдаа асуудлаа. Тэгэхээр Унгарт бол ерөөсөө байр авснаар та оршин суух эрх бол авахгүй. Тий. За Румын улс бол байр хямд талдаа ерөнхийдөө сүүлийн үед нэлээд өсөж байгаа эдийн засгийн одоо байр суурьтай байгаа. Нэлээд залуу одоо зах зээлтэй тий. Гэхдээ л оршин суух эрхийг бол бас авах боломжгүй гэсэн байна. Тэнд зүгээр яг ажил хийгээд амьдраад байхад бол бас сонирхоход бол бас боломжийг ингэж бичсэн байна. За манайхны хувьд монголчуудын маань гэр бүл үр хүүхдийн амьдрал ирээдүйг бодоод ингээд гадагшаа гарч ажил хийх бол нэлээдгүй сонирхол одоо ер нь буураг байна. Магадгүй бүр өсөж байгаа чадлагтай байна. Хэрвээ тийм орныг сонгоё гэж байгаа бол ерөнхийдөө Герман, Нидерланд, Австри бол хамгийн одоо сайн гэж тооцогддог боловч харамсалтай нь байр авснаар бол энэ асуудлыг бол шийдэх ямарч боломжгүй орнууд юм байна. Тий. Яг оршин суух хэрэгтэй зөвшөөрлөлтэй болвол эдгээр орнуудыг сонирхож болох юм байна. Миний хувьд бол одоо Чехэд бол жишээлбэл гэр бүлэрээ ажил төрөл хийгээд тэндээ өр хүүхдэд цэцэрлэг сургуульд өгөөд аав ээж нар нь ажил төрөл хийгээд эсвэл оюутнууд тэнд сурах нөхцлөөр бол Чех бол хамгийн таатай орн гэж надад санагддаг. Одоо Герман бол сүүлийн үед бол нэлийн түвшүүртэй байна шүү дээ. Тий. За Австрид байгаа монголчууд маань бас дажгүй гэж ярьдаг. Тий. Нидерланд бас дажгүй гэж ярьдаг нь үнэн байна гэж би бодлоо. Тий. За ерөнхийдөө нэг Монгол мөнгөөр 400 сая төгрөгтэй буюу 100 мянган одоо ойролцоогоор евротой хүн бол Европт одоо 1-3 өрөө байрыг бол одоо жишээлбэл Румынд, Унгарт, Грект, Чехэд дандаа одоо хотоос зайдуу тийм мэдээ аслагдсан газруудад бол авах бүрэн боломжтой гэсэн тоо судалгаа байдаг юм байна. Тий. За энэ дэр нэг бид нар хэдүүлээ ямар дүгнэлт хийх вэ гэхээр байр авахад цаашдаа яах юм? Тухайн байрыг та түрээслэх юм уу? Хөрөнгө оруулалт хийж тэр байрыг худалдаж авах гэж байгаа юм уу? Эсвэл та худалдаж авсан байранда өөрөө амьдрах гэж байгаа юм уу гэдэг бол үнэхээр бас их бодох асуудлын нэг. Энэ хоёр бол шал өөр тусдаа хоёр асуудал юм шүү. Тий. Хөрөнгө оруулалт хийх эсвэл өөрөө амьдрах гэдэг. Тий. Гадаадад байр авлаа гэд хүний нутагт хөрөнгө хамгаалаад элдв эрсдэлд бол ороход бол маш хялбар. Тийм ээ, эрсдэлд ороход
Яагаад гэвэл янз бүрийн асуудал геополитик ч гэдэг юм уу одоо Европын түвшүүртэй байдлаас болоод одоогоор ер нь байр худалдаж авах тал дээр бол жоохон бодолцох хэрэгтэй, нэлийн хүлээх хэрэгтэй ч гэдэг юм уу тийм байдал бол нэлээдгүй байна. Тийм болохоор байр тэгээд Европт одоо дайлгаа Чехд бол маш юу байж үнэтэй байна, тийм ээ. Нэлээд хүнтэй байна. Тийм болохоор хэдүүлээ энэ дэр бол бас нэлээд буур суурьтай хандхан зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. Эрсдлээ бодох хэрэгтэй. Яралтай буцах болвол та тухайн байрыг авсан хүний нэрээ маш хурдан хугацаанд зарах гэдэг бол нэлээдгүй асуудал болно. Хурдан бол зарагдахгүй, тийм ээ. Ер нь бол гэхдээ байр гэдэг бол ер нь ирээдүйнтэй холбоотой хэв маягт одоо бидний амьдралын хэв маяг суурилсан одоо маш том хөрөнгө юм аа гэж байгаа юм тий. Тэгэхээр зүгээр нэг одоо энэ асуудлыг хөнгөн шийдэж бол ерөөсөө болохгүй шүү гэдгийг л чинь мессеж таадтай өгөх гэж байлаа. За тэгээд нилээдгүй хүмүүс одоо байр худалдаж аваад одоо оршин суух визтэй зөвшөөрөлтэй болох уу, ямар оронд энд боломж байна гэд 2-3 хүүхэд надаас асуухт нь чинь энэ тухай таадтай бас яхан зүйтэй юм болов гэж саналаа. Тий. За тэгээд ер нь эцээцтэйгээд их орондоо байх шиг сайхан юм авах тэл гэж бодогдлоо шүү ер нь. Тий. Сүүлийн үеийн одоо байдал ер нь жоохон тиймэрхүү байгаа. Энд дэр таад маань өөрсдийнхөө хүний бодол өөрийн бодол өөртөө зүг гэж ярьдаг шүү тий. Тэгээд энэ тал дээр за сайд маань сайн бодолцсон үстэй. За баяр таа.